Амьдаран оршуулгдсан хүмүүсийн аимшигтай түүх. 19-р зуунд баруунд олон хүн амьдаран божлогдсон тухай амдамсан яриа гарсан нь олон ард иргэдийг ихэд зожирдуулжээ. Тиймээс 1868 оны 8-р сарын 25-нд Германы зохион бүтээгч Франц Вестер агаар нэвтэрдэг шат хонхтой авс зохион бүтээж патент авсан байна. Энэ нь хэрвээ амьдараа божлогдсон тохиолдолд хонхоо дугарган хүмүүст дохио өгч аврагдах боломж олгосон юм. Харин одоо та бүхэнд амьдаран оршуулгдсан 10 хүний түүхийг хүргэе. 1. Countess Emma. Соён гэгэрлийн үед Европын сэхэднүүдийн давуу эрх улам бүр өсөн нэмэгдэжээ. Энэхүү хандлага нь эрүүл мэндийн салбарт төлхөө хэрэгжиж, сэхэднүүд нас барахад тэднийг оршуулахын өмнө үнэхээр нас барсан эсхийг нь янз бүрийн харгас аргаар шинждэг болсон байна. Ингэснээр хүмүүсийг амьдаран оршуулга эрсдлээс сэргийлж байгаач. Харин домогт гардгаар Эма гих сэхэдийн эмэгтэй 18 дугаар зууны дундуур нас барахад гэр бүлийнх нь түүнийг бонхонд оршуулсан байна. Үүний дараа сүмийн манаач эмэгтэй бөгжийг хулгайлахын тулд большиг ухаж Эмагийн хуруунаас бөгж татах мужид Эма гинэт босоод иржээ. Зочирдсан сүмийн манаач даруй зүгтсэн байна. Харин Эма бие булшин дотор байсан давуугаар ороогоод хагас мил гаруун зайд байсан эдлэн рүүгэн явжээ. Одоо түүний явсан мөрийг дурсгал болон үлдээсэн байдаг аж. 2. Гэгэнтэн Оран. 19-р зууны төгсгөл үед шинэ барилгын суурь тавихтаа зарим тохиолдолд хүнээр тахил өргөдөг байж байна. Тиймээс тахил өргөсөн хүнээ барилгын суурь чулууны дор тавьдаг байсан аж. Үүний дагуу Шотландын Йона арал дээр Йона Абе барилгыг барихтан сүмийн гигантын орооноор тахил өргөхөөр болсон байна. Ингээд түүнийг амьдаран болжилсан ч сүмийн нөхдөд түүнийг ухаж гарган аварсан байна. Гэсэн ч энэ хэрэг удалгүй илэрч түүнийг дахин өөрд болшилжээ. 3. Дэвид Блейн. Америкийн элевчин Дэвид Блейн олныг гайхшруулах тэсрэл хийхээр өөрийг нь амьдаран оршуулахыг хүсжээ. Ингээд 1999 оны 4-р сарын 5-нд Блейн олон нийтийн өмнө дүүрэн устай 3 тонн жинтэй авсанд орсон байна. Блейн газар дор авсан дотор 7 хоногийн турш зөвхөн улсал хэрэгэлжээ. Түүнийг 7 хоногийн дараа авснаас гаргахад гэрэл зурагчид зэрэг олон хүмүүс хүрээлсэн юм. Блейн олныг гайхшруулсан энэхүү элбэнхээ нууцыг дэлгээгүй байна. Тэрээр энэхүү үзүүлбэрийн амжилттай гүйцэтгэж хүчилтөрөгч туйлын дутмаг орчинд амьд үлдэхийн тулд өмнө нь олон удаа бэлтгэл сургууль хийсэн гэдгийг хэлсэн юм. 4. Мик Меней. Ирландын иргэн Мик Меней мэрэгжлийн боксчин болох мөрөөдлөн орхиж, өөр нэгэн мөрөөдөлтөй болсон нь болшинд хамгийн удаан хугацаанд амьд дэлсэн дэлхийн рекордыг эвдэх байжээ. Тэрээр өмнө нь ажлын байран дээр зосолд орж, хэсэг хугацаанд амьдаран оршуулгадж байсан бөгөөд энэ үедээ өөрийгөө газар дор тайван байж удаан дэсэж чадна гэдгийг мэдсэн байна. Үүнээс хойш нэлээд хугацаанд сургуульд хийсний эцэс зурагтын сурвалжлагчдыг дуудан авсанд орж 2 метрийн гүнд боёжлогджээ. Түүний орсон авс нь 2 хоолойтой бөгөөд нэг нь хоол хүнс авахад нөгөө нь агаар амьсгалах болон үг хэлэхэд зориулагдсан ажээ. Мэний хэдийгээр өмнөх 41 хоногийн рекордыг эвдэж авсанд 61 өдөр байсан боловч Геннесийн номонд бичигдээгүй байна. Учир нь Геннесийн шүүгчийн хяналт дор гүйцэтгээгүй хэмээн түүний амжилтыг бүртгэхээс дадгалзжээ. 5. Үдсгэлэнт Гая. 2009 онд Өмнөд Солонгосын археологчид 1500 жилийн настай хариг ясны талаарх мэдээлэлээр тулгуурлан 16 настай үдсгэлэнт охины бүрэн хэмжээний загварыг бүтээж байна. Тэрээр өргөн нүүртэй, нарийн хуруутай, урд хүзүүтэйгээд туйлын гоо үдсгэлэнтэй байсан аж. Тиймээс археологчид түүнийг алдартай язгууртан байсан байж магадгүй их тамагт хүрчээ. Гэсэн шинжилгээгээр түүний өвдөгний ясыг судлахад байнга сөгддөг байсан тогтоогдсон байна. Үүгээр охин байнга эзэдтийн хүндэтгэл үзүүлдэг зарц байсан нь бадлагдсан байдаг. Үдсгэлэнт охины амьдрал хүнд байсны дээр өхөл нь хүртэл аимшигтай байж. Учир нь тэрээр 6 дугаар зууны үеийн Японы хаан тулсын уламжлал ёсоор эцдийн өхөд цуг амьдаран боёжлогдсон нь тэр ажээ.
улмаар агаар дутагдж нас барсан байна. 6. Ангело Хейз 1937 онд 19 настай Францын зохион бүтээгч Ангело Хейз дуулга өмсөлгүй мотоцикл унаж яваад хан мөргөн осолд оржээ. Ослын улмаас залуугийн бие заримдэглэгдэж эцэг эх нь хүртэл хараад танийг өгнө. Үзлэгээр түүний зүрхэн зоглохгүй байсан тул эмч түүнийг нас барсан гэж мэдэгдэжээ. Хейсийг осолд орохоос дөнгөж өмнөх аав нь түүнийг 200,000 франкаар амнасыг нь даатгуулаад байсан аж. Хейсийг осолд орохоос дөнгөж өмнөхөн аав нь түүнийг 200,000 франкаар амнасыг нь даатгуулсан байсан аж. Дэмэс эцэг нь мөнгөө буцааж авахыг хүсгээд даатгалын компани түүнийг гэрээ хийгдээс өмнө нас барсан гэдгийг батлахыг шаарджээ. Дэмэс эцэг эх нь хүүгийн оршуулснаас 2 өдрийн дараа болшиг нь ухаж гаргасан байна. Гэтэл хүүгийн бие дулаан байсан нь амьд угааг баталжээ. Хүү ослоос болж ухаангүй болж комд орсон байсан нь тэр байв. Хүн комд орох үед хөжилтөрөгч жирийн үеэс баг шаардагддаг тул агаар дутагдaltaгүй амьд гарч чаджээ. 7. Жозеф Гилзи орчин үед техник технологи хөгжиж эмч нарын ур чадварч сайжирсан хэдий ч хүнийг нас барсан гэж буруу тогтоох тохиолдол гарсаар байна. 2010 онд Польшийн зөгийн тэжээгч Жозеф Гилзи зөгийн үүрээ эргэж байхдаа зүрхний шигдээс болжээ. Төргөн тусламж ирж түүнийг эмнэлэг түргэхэд зүрхэн зоглохгүй биеийн хөрсөн байсан тул эмч нар түүнийг нас барсан гэж үзсэн байна. Ингээд Гилзиг оршуулахаар авсанд хийх үед түүний бэлэвсэн эхнэр Дариуса авсчнаас нөхрийнх нь гарын дахь цагийг авч өгөхийг гуйжээ. Авсчин гараас нь цагийг авахаар талигачийн бугунд нь хүрэхэд түүнд цуцны цохилт мэдрэгдсэн байна. Ингээд Гилзиг эмнэлэг түргэхэд 9 минут байсан тогтогдсон бөгөөд эхнэр нь авсчин талархснаа илэрхийлж нэг шил зөгийн бал өгчээ. 8. Саси Пүнү 2 Энэтхэгийн ардын орон зохиолд 6 дугаар зуунд Хиндүү шашинтай энэтхэгийн үдсгэлэн дөхөн Сасид Исламын ханхүү Пүнү сэтгэл алдарчээ. Ингээд тэр хоёр гэрлэж Пүнү Сасиг хизээж орхихгүй гэж амласан байна. Гэсэн ч залуугийн эцэг эх нь хүүдэн тохирох зоргон зэхнэр бол Исламын гүнж гэж үзээд гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Пүнү Сасигийн амьдардаг тосгонд цуг амьдарч байхад ах нар нь ирж ятгахсаар цогцсон үед нь аваад явжээ. Маргааш нь Саси нөхрөн хайж зүл газраар нэрийг нь хашгиран явсан байна. Сүүлдээ бүсгүн хоолн арган маш их цангаж амиан алджээ. Пүнү эхнэрийн авахаар эргэж ирээд түүний үхэлд ихэд гашуудж эхнэрийнхэн авсанд цуг божлуулах шийдвэр гаргасан байна. Госуудын булш Пакистаны Карачи хотод байдаг бөгөөд тэднийг Исламын дүүхэнд хамттан оршуулгдсан цорганц хосууд гэж үздэг юм. 9. Лава Ирак улсад эмэгтэйчүүдийг зөвхөн гэр бүлийнхэн эрэгтэй гишүүнтэй хамт гадуур гарахыг зөвшөөрдөг. Гэтэл Лава гэх эмэгтэй хамт ажилдаг эрэгтэй хамт машинаар нь зугаалжээ. Энэхүү үйлдэл нь гэр бүлийнхээ нэр хүндийг гудаасанд ах нар нь уурлаж араас нь буутай хөөсөн байна. Лава ажлынхан залуутай хамт ууланд тулж ирээ зогсоход ах нар нь очиж аваад гарыг нь хүлэн авч явжээ. Тэрбээр ах нараас амийн илтрүүлгийг гуйсан ч ах нар булш ухаад бүсгүйг амьдаар нь оршуулсан байна. Азар дараа нь Лавагийн хүргэн ах эгчийнх нь хамт очиж булшнаас нь угаж гаргаж байна. Лава хэдийгээр амьд гарсан ч түүний амнаасанд халдаа хэвээр байсан тул их орноос зогтсон байна. 10. Октавиа Хачер 16 дугаар зууны төгсгөлд маш аюултай Африкийн цус ордог ялаанд хатгуулжээ. Тус ялаанд хазуулсан хэнж болов урт хугацаанд ундах өвчнөд нэрвэгддэг аж. Тиймээс ялаанд хазуулсны улмаас цусны халдвар аван хөдөлж чадхан болсон түүнийг гэр бүлийнхэн нь өгсөн гэж бодоод яаран оршуулжээ. Гэсэн ч түүнтэй адил хазуулсан хүмүүс хэсэг хугацааны дараа эдгэхийг хараад түүний нөхөр эхнэрийн хэтэрхий эрт оршуулснаа ухаарсан байна. Ингээд эхнэрийн авснаас нь гаргахад тэрээр хумсаан элэгдтэл авсыг маажиж дохио өгөхөөр оролдсон байж.